Сайн байцгаана уу та бүхэнд ариун шабат өдрийн мэнд хүргэе. Хамтдаа Бурхны үгийг сонсохоос өмнө залбирцгаая. Орчин ертөнцийн бүтээгч их эзэн хайртай аав минь. Өнөөдрийн энэ ариун амралтын ивэл ерөөл дүрэн шабат өдрийг бидэнд зориулан өгсөн тандаа талархаж байна. Яг энэ өдрийн шабатын хөтөлбөрийг дэлхийд даяараа 7 дахь өдрийн адвентист сүмийн гишүүд бид дэмжих үйлчлэлийг онцлог шабат өдөр болгон тэмдэглэж байгаа билээ. Тийм учраас бусдаас өөр бие биенээсээ ялгаатай нэгний ойлгон хүндэлдэг байхад бас зов зүдэрсэн нэгэнд өгөөмөр гараад сунгадаг байхад бусдад үргэлж хайр инрэл дүүрэн ханддаг байхад та бидэнд туслаач гэж таны цорын ганц хайртай хүү Есүс Христийн нэрээр даатан залбирая. Амен. Бидний хувьд Библийн ном маань бидний үлгэр дуурайл авдаг гол түшиж юм аа. Тэгэхээр Библийн номноо маш олон гэр бүлүүдийн талаар өгүүлсэн байдаг. Өнөөдөр би та бүхэндээ жинхэнэ гэр бүл хэрхэн бие биений дэмждэг талаар цөөхөн хэдэн жишээнүүдээс дурдан хуваалцахад бэлтлээ. Тэгэхээр жил бүрийн 4-р сард тодорхой нэг өдрийг 7 дахь өдрийн адвентист сүмийн ерөнхий чуулганаас дэмжих үйлчлэлийг онцлог шабат өдөр болгодог. Дэмжих үйлчлэл гэж чухам юу вэ? Дэмжих үйлчлэл гэдэг маань хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй, бас гэр бүлд нь гачигдал зовлон тохиолдсон, өвчтөө хүнд хүмүүсийг гэртээ асардаг, бас хань ижлээ алдсан хүмүүс зориулсан үйлчлэлийн талаар яг энэ хүү шабат өдөр онцлдог билээ. Тэгэхээр дэмжих үйлчлэл гэдэг маань бие бинийгээ дэмжиж, бие биендээ хайр халамжаа үзүүлэх ийм үйлчлэл юм аа. За ингээд жинхэнэ гэр бүл гэж яг юу юм бэ? Та бүхний хувьд мөнхийн гэр бүлийг бид жинхэнэ гэр бүл гэдэг. Итгэл бишрэл нэгтэй тийм л хүмүүс жинхэнэ гэр бүлийн гишүүд байж чаддаг. Тэгвэл Библийн номноо маш олон гэр бүлүүдийн талаар өгүүлсэн байдаг. Тэгэхээр Библийн номноо өгүүлсэн түүхүүд зүгээр л нэг үлгэр домог бас биш. Бодит амьдралаас сэтгүүлсэн түүхүүд бөгөөд тэр хүмүүс тохиолдсон зовлон бэрхшээл, хэцүү зүйл, тэрхүү шаналл энэ бүхэн бодитоор тохиолдсон зүйлүүд гэдгийг бид нар Библийн номыг унших бүрдээ ойлгож мэддэг. Тэр хүмүүст тэр итгэхийн бааtruудад маань тохиолдож байсан тэдгээр зүйл ч гэсэн өнөөдөр олон мянган жилийн дараа бидэнд ч гэсэн тохиолддог. Бидний эргэн тойронд байгаа найз нөхөдөд маань ч гэсэн тохиолддог тийм бэрхшээл зовлонгууд байдаг. Тэгэхээр алдаа оноо, тохиолдсон их хүнд хэцүү зүйл, бэрхшээлийг даван туулж байгаа энэ бүх зүйлийг харуулсан энэ жишээнээс та бид нар урам авч хэдийгээр зарим түүхэн зүрх шимшрэм бүр уншихад ч гэсэн үнэхээр хэцүү тийм түүхүүд байдаг ч гэсэн эдгээр түүхүүд бидэнд урам зориг өгч Бурханаас ирж байгаа ивэл нэгөөсөл хайр инэрлийн тухай бидэнд зааж өгдөг лээ. Тэгэхээр агуу эцэг өвгдийн маань амьдарч байсан тэр цаг үед тэдний гэр бүл, тэдний амьдрал бүгдээрээ төгс байгаагүй байх нь. Тэдэнд ч гэсэн зовлон бэрхшээл тохиолдож байсан. Яг л бидэнтэй адилхан. Тэгэхээр тэрхүү гэр бүл тохиолдсон асуудал, сул дорой байдал, уналт энэ бүхнээс Бурхан бидэнд дахин сэргэн босох, хүчтэй болох, улам илүү хүчрэх боломжийг бидэнд бас өгдөг байна. Бүгдээрээ эргээд Эден цэцэрлэг рүү очив л доо. Адам, Ева хоёр Бурханы бүтээсэн гайхамшигтай гэр орондоо хамтдаа амьдардаг байсан. Гэтэл гим нүгэл бий болсон цагаас хойш энэ гэр бүлд итгэлцэл гэдэг зүйл маань үл итгэлцэл болж, үл хүндлэл гэдэг зүйл бас гарч ирсэн. Хөөхий Ева их хүн энэ түүхийг сонсож байгаа эмэгтэйчүүд та бүхний хувьд үрээ алдсан их хүн ямар байх вүлээ? Бас энэ түүхийг сонсож байгаа эцэг хүн аав таны хувьд таны төрүүлсэн, таны өсгсөн хоёр хүчин нэг нь нөгөөдөө дайсагналцаад нэг нь нөгөөгийнхөө аминд хүрэхэд энэ гэр бүлд ямар уугай шүү тохиолдох вэ? Аав хүний хувьд, ээж хүний хувьд ч гэсэн ямар амаргүй зовлон бэрхшээл байх болоо. Ингээд бодоод үзэхээр дэмжих үйлчлэл гэдэг маань өнөөдөр ч гэсэн бидний гэр бүлд хэрэгцээтэй байсан байгаа төдийгүй анхны өв хэсгдийн маань үед ч гэсэн бас л хэрэгцээтэй шаардлагатай нэгэн үйлчлэл байсан байх нэ. Тэгэхээр Адам Ева хоёрт тохиолдсон энэ аимшигтай зүйл миний хувьд бол би бас төсөөлж чадахгүй л байна л да. Та нар бүгдээрээ өөр дээрээ аваад үз. Таны төрүүлсэн, таны өөрийн чинь хоёр хүүхэд бие биенийхээ эсрэг босож нэг нь нөгөөгийнхөө аминд хүрнэ гэж боддоо. Тэгэхээр
Бурхан энэ бүгдийг хараад хайр ивэл уучлал өршөөл гэдгийг энэ гэр бүлийн дээрээс бэлхэн дүгнээр асгаж өгсөн. Энэ л зүйлийг бид нар ойлгож авахын тулд Библийн номноо энэ түүх бас бичигдсэн байж болох юм. Тэгэхээр Бурханаас ирж байгаа хайр ивэл, уучлал өршөөл, аврагчийн тэрхүү авралын төлөвлөгөө, тэр сүрсэн гэр бүлийн дотор ч гэсэн амаргүй байдал ноёрхсон тийм аимшигтай цаг үед ч гэсэн бидний найдварын мэдээ болж байдаг байх нэ. За дахиад цаашаа үргэлжлүүлээд бодъё л доо. Авраам, Сара хоёрыг бодъё. Өнөөдөр ч гэсэн бидэнд тохиолддог зүйл. Үргүүдэл гэдэг зүйл байгаа. Тэгвэл Авраам, Сара хоёрын хувьд ч гэсэн ийм зүйл тохиолдсон. Хичнээн олон жил хичээгээд хүүхдтэй болж чадаагүй гэр бүл бидний дунд байдаг. Залбираад хүүхдтэй болж амжаагүй ч гэсэн Бурханд итгэлтэй байгаа гэр бүлүүд ч бас үүндээ байдаг. Гэтэл бидний итгэлийн баатар болсон Авраам, Сара хоёрын хувьд Бурхан амлалтын өрөө өгнө гэж амлалтаа өгсөн байсан ч гэсэн тэд нэр хүлээгээ тэсэхгүй болохоор өөрсдийнхоороо асуудлыг шийдэх гэж оролцсон. Тэгээ ямар үр дүнд хүрлээ? Бас л таатай үр дүнд хүрч чадаагүй. Амлалтын хүүгийн төрхөөс өмнө өөрсдийнхөө зохицуулсан Бурханы тэрхүү амлалтанд үл итгэсэн байдлаас бас нэг хүүтэй болсон. Гэтэл яг амлалтын хүү төрөхөд энд бас асуудал гарч ирсэн. Тэгэхээр бас л Бурхан энэ бодит түүхээр дамжуулан өнөөдөр бидэнд ч гэсэн уучлал өршөөл гэдгээс гадна Бурханы амлалтанд чин сэтгэлээсээ итгэж хүлээцтэй байхыг бидэнд бас харуулж байгаа гэсэн нэг түүх юм аа. За ингээд дараагийн бас нэг гэр бүлийг авч үзье. Яаковын гэр бүл. Яаковын тухай авч үзье л да. Яаков бол аав ээжийнхаа бас хайртай хүү байсан. Мэдээж ихэр хүүхдүүд байсан ч гэсэн тэгээ ээж нэгийг илүү үзээд аав нөгөөгөө илүү үздэг бас л тийм тохиолдол гэр бүлд өнөөдөр байдгүй. Бас л байдаг. Ялгаатай болон арай давуу, за үүнээс гадна хийж чаддаг зүйл, бас царай, бас үгэнд орж байгаа байдлаар бид нар хүүхдүүдэд ялгуурлаж онцгойлон үзэх тохиолдол эцэг эхүүдэд ч гэсэн өнөөдөр бас байдаг. Тэгвэл Яаковын хувьд бас л аав нь биш, ээж нь илүү хайрладаг байсан. За үүнээс болоод бас л энэ гэр бүлд асуудал тохиолдсон. Ааваасаа ёроолыг авахын тулд, Исаакаас ёроол авахын тулд ахыгаа хуурч Яаков ёроолыг нь авсан. Ингээд цаашаа бас бөө юм болдог тийм ээ, бид нар бүгдээрээ мэдж байгаа. За энэ асуудлуудыг бүгдээрээ товчлоод Яаковын хувьд юу тохиолдсон бэ? Ямар ч бас аим гарсан. Алс газар ээжийнхээ хамаатнуудын дунд амьдарч байхдаа өөрийнхөө хайртай бүсгүүтэй гэрлэнэ гэж бодсон боловч хадам аав нь яадаг вүлээ? Эхэлдэг. Тэгтэл өнөөдөр бас биднэрт иймэрхүү зүйл тохиолддоггүй. Төстэй зүйл бас байдаг. Ёс уламжлалаасаа болоод гэр бүлийн асуудал, яг л гэрлийн хань өөрийнхөө амьдралын ханаа болгоод цааш амьдрий гэсэн хүнтэйгээ амьдрахгүй бас урмаа хийх боломжгүй байх тохиолдол ч гэсэн гардаг байна. Тэгэхээр Яаков хитийгээр амиа хаацаалахаар зүхтаасан ч гэсэн Бурханы ивэл нэгүүлсэл Яаковын дээрээс бэлхэн дуран байсан учраас хитийгээр хадам аав нь түүнийг эхлээд сууя гэсэн хайртай бүсгүүтэн гэрлэх боломжийг олгоогүй мэхлэж эгчтэйнд суулгасан тийм үү. За ингээд хоёр их нэртэй болсон. За үүнээс улбаатай асуудал тэр гэр бүл тасраагүй. За гисэн хэдий ч гэсэн Яаковын зүрх сэтгэл Бурхан байсан учраас ивэл нь маш ихээр бэлхэн дуран байсан. Тэр хонь малны асуудал дээр ч гэсэн Бурхан ямар ихээр ивэж ирснийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Ингээд Давид хааныг бас бодъё л доо. Давид хааны гэр бүлийг бас бодъё. Тэгэхээр жинхэнэ гэр бүл ямар ч асуудал тохиолдсон гэсэн гэр бүл баттай цаашдаа Бурханы амлалтанд итгэж найдсан, итгэл найдварынхаа дагуу цаашдаа улам илүү хүчрэг болох боломжийг төгөр зүйл барна. Хоош ирээдүйхэндээ биднэрт түүнээс олон жилийн дараа амьдрах та бидэнд энэ сурамж түүхэд гайхамшигтай итгэл найдварыг өгж байгаа гэдгийг бас битгий мартаарай. За Давид хааныг бид нар Бурханы хүн гэж бас л тодорхойлдог тийм ээ. Бурханаас эмээдэг Бурханы хүн. Гэтэл Давид хаан маш муухай зүйлийг хийсэн. Юу лээ? Бурханы хуулинд зөрчиж болохгүй бас хэд хэдэн хуулинд тусгагдсан зүйлийн нэг бол завхаарах гэдэг асуудалтай хутгалцжээ. Гэсэн хэдий ч гэсэн Давид Бурханаас уучлал өршөөлийг авч чадсанараа өнөөдөр бидний хувьд итгэл найдварын нэгэн гайхамшигтай
үлгэр дуурал болж байна, тийм ээ. Тэгэхээр Давид маш олон их нэртэй байсан. Бүр тэр бүх хил нэгэн бүсгүйтэй суухан тулд эр нөхрийг нь хүртэл дайнд тэргүй өвнөнд явуулж амь насыгнд нь халтсан. Хүний амьд хүрсэн гэсэн үг. Харин ямар их гэмшил, ямар их айдас Бурханаас эмээх тэр сэтгэлэн зөрсгөл дотор байсан учраас бид бүгдийг мэддэг. Дуулал номын 51 дугаар бүлэг дээр бичсэн тэр шүлгийг бичсэн. Зүрхийг минь та өөрчлөөж, зөв сэтгэлээ хайрлаач, өөрийн мэлмигээс бүү зайлуулаач гэд дуулал номноо дуулсан байдаг. Авралын хөөр баяслаа надаас бүү зайлуулаач. Ариун сүнсээ надаас бүү аваач гэд Давид хаан өөрийнхөө хийсэн гин нүгэлтэд гимшин Бурханд хандан дуулсан байдаг. Тэгэхээр Библийн номыг уншиж байхад ямар нэгэн хэцүү бэрх асуудал тохиолдоогүй гэр бүл ерөөсөө байхгүй. Харин эзэн Бурханд итгэлтэй байж бат суурьтай харилцаа тогтоож чадсан тэр гэр бүлүүд маань юу ч тохиолдсон зовлон гамшиг бүр өгөөрөн хоосорж байсан ч гэсэн Йовын түүхийг бод тийм ээ. Өгөөрөн хоосорж байсан ч гэсэн эзэн Бурханд итгэлтэй байсан учраас энэ бүх зовлон даван тулсан. Тэгэхээр энэ бүх зүйлийг даван туулахад нэг нь нөгөөгөө дэмжих дэмжлэг байсан. Эхнэр нөхрөө, нөхөр нь эхнэрээ дэмжих дэмжлэг байсан. Эхнэр нөхрөө, нөхөр нь эхнэрээ дэмжих дэмжлэг байхгүй байсан ч гэсэн эзэн Бурханд чин сэтгэлээсээ итгэж байсан бол Бурханаас ирсэн дэмжлэг тэдгээр хүмүүст итгэл найдварыг амьдралд нь өгсөөр ирсэн юм аа. Тэгэхээр Бурхан энэ дэлхийд байгаа гэр бүлийн гишүүн нүгүрийг аз жаргалтай сайхан амьдраасаа гэж хүссэн. Тийм ч учраас бидэнд итгэл найдварыг Библийн номноо өгүүлсэн баатруудын түүхээр дамжуулан тэр гэр бүлүүд тохиолдсон бэрхшээл зовлон даван туулсан тэр гайхамшигаар дамжуулан бидэнд итгэл найдварыг өгдөг. Тэр бэрхшээлийг даван туулах хүчийг Бурхан өөрөө өгдөг гэж хэлэхэд буруудахгүй байхаа. Библийн номноо нэгэн бяцхан гэр бүлийн түүх Библийн номны гол цөм мэд гайхамшигт дагуулсан байдгийг бид мэднэ. Тэр бол Наоми бүсгүйн түүх. Наоми бүсгүй өөрийн нөхрийн хамт хоёр хүүтэйгээ хайр газар очиж амьдрахаар явдаг. Хайр нутагт байх тэр хугацаанд нөхөр нь бас хоёр хүү нас бардаг. За ингээд бэлэвсэрнэ гэдэг ямар амаргүй болохыг та бүхэн сайн ойлгож байгаа. Хамт байсан хань ижлээ алдаад ганцаардл уугашуу энэ бүхнийг ганц биеэрээ туулж явж байгаа бэлэвсэрсэн хань ижлээ алдсан эмэгтэй эрэгтэй маш олон хүмүүс бидний дунд байдаг. Амьдрал бол амаргүй. Тэгвэл Наоми гэдэг бүсгүй хайр газар байхдаа өөрийнхөө хоёр хүүгээ алдаа зогсохгүй өөрийн хань ижлээ алдсан. Түүнд юу ч үлдээгүй. Харин хоёр бэрэл үлдсэн байсан. Гэвч хайр нутгийн бэр байсан учраас хоёр бэр мэдээж нутагтаа үлдэхээс өөр аргагүй. Тухайн ёс заншлын дагуу Наоми бүсгүй өөрийнхөө төрсөн нутг руу буцуулдаг. За энд хамгийн хэцүү зүйл нь юу вэ гэхээр хамаг бүхнээ алдаад хайр нутагт олон жил амьдарсны дараа ганцаараа нутагтаа буцна гэдэг ямар амаргүй вэ? Гэтэл Рут хэмээх хайр нутгийн моо бүсгүй ямар гайхамшигтай зөөлөн уйхан сэтгэлтэй байсныг бид нар сайн мэднэ. Хатан ээжигээ ямар ч үед би таныг орхихгүй. Таны бурхан миний бурхан. Би таныг хаашаа явна, тийшээ хамт явна гэд хатан ээжийнхаа нутаг руу хамт явдаг. За амьдрал амаргүй байсан хоёр бэлэвсэн эмэгтэй. Хоёулаа нэгнийхээ газар руу буцаж явахаар болдог. Хэдийгээр Рутийн төрсөн нутаг биш ч гэсэн хатан ээжийнхэн төрсөн нутаг байсан ч гэсэн хоёр бэлэвсэн бүсгийн хувьд амаргүй даваа байсан. Тэгвэл өнөөдөр энэ дэлхий дээр бидний амьдарч байгаа цаг үед ч гэсэн бэлэвсэн эмэгтэйчүүдийн хувьд ямар их амаргүй хэцүү байдгийг бид мэднэ. Миний хувьд ч гэсэн бас амаргүй олон жилүүдийг би бас ардаа үзсэн. Энэхүү номлолыг сонсож байгаа та бүхний дунд ч гэсэн ганцаараа амьдралаа авч яваа. Бас энэ хүнд хэцүү нухчаан дунд явж байгаа маш олон эмэгтэйчүүд байгаа. Бас эрэгтэйчүүд ч байдаг. Манай монголчуудын судалгаагаас үзэхэд бэлэвсэн эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. За яг эцсийн тоог би бас мартсан байна. Ямар ч байсан жилээс жил ирэх тутам нэмэгдэж байгаа бөгөөд үүн дотор ганц би өрх толгойлсон гэдэг тоо бол маш өндөр байгаа. Харин хань ижлээ алдсан гэдэг тоо нь бол бас л нэлээд их төрж явна. Яагаад гэвэл эрчүүд маань нэлээд ихт явж байна. Эрүүл мэндийн хувьд ч гэсэн өөртөө анхаарах байдал дээр ч тэр эрэгтэйчүүд маань наслалт нь нэлээд богиносож байгаа бас л бодгол хэрэгтэй л дээ. За тэгвэл өвчний улмаас эр нөхрөө алдсан Наоми бүсгүй нутагтаа бүсгүй өөрийнхөө төрсөн нутагтаа очиод
бас бэр болох бэлэрсэн Рутийн хамтаар үр удмаа цааш нь загвуулахын тулд маш гайхамшигтай Бурханаас ирсэн ивэлийн дагуу үр удмаа таслахгүйгээр үргэлжлүүлэх боломж олддог. Та бүхэн сайн мэдж байгаа. Бооз гэдэг мундаг хамаатан садныхаа дунд нэр хүндтэй хүнтэй Рутыг суух боломж гарч ирдэг, тийм үү? За яг энэ түүхийн тухай ярихгүйгээр эндээс нэгэн гайхамшиг би та бүхэнд хэлж өгье. Хэдийгээр яг Наоми бүсгүйн хувьд хань ижлээ алдсан, үр хүүхдээ алдсан ч гэсэн өөрийнх нь төрсөн хүүгээс төрсөн ач хүү хэдий биш ч гэсэн Обед хэмээх Бооз болон Рут хоёрын дундаас төрсөн Обед хүүг мэдээж тэрвэрж байхдаа юу гэж бодож суусан болов. Миний хувьд бол яг энэ түүхийг сонсоод бас нулимс тусламжмаар санагддаг. Яг гэвэл төрсөн хүүгээ алдсан хэдий ч гэсэн харь нутгийн бэр болсон охин нь тийм ээ бэр охин нь өөрийнх нь хамаатны нөхрийнх нь хамаатны хүнтэй суугаад хүү төрүүлсэн. Тэр хүүг тэрвэрж байхдаа хэдий миний цусны төрөл биш ч гэсэн бид махан байдлаараа хамаартай юм аа. Тэгээд хэдийгээр миний хүүгийн мах цусны тасархаа биш ч гэсэн миний удмын нэг юм аа гэж бодоод тэрвэрж суусан байхаа гэж бодож байна. Тэгэхээр бие биендээ дэмжлэг өгнө гэдэг ямар гайхамшигтай юм бэ? Хэдийгээр харь нутгийн бүсгүй ч гэсэн Рутийг замдаа орхилгүйгээр бас Рут бүсгүй Наоми хэмээх харь нутгийн хадам ээжийг орхилгүйгээр эцсээ хүртэл явсны үр дүнд өнөөдөр яг одоо бид нар Христэд итгээд сууж байгаа энэ итгэл бишрлийнхаа гайхамшигыг Руттэй бас холбож ойлгож болох нэ. Ягагтгүй л тэр Обед гэдэг хүн маань Давид хааны өвөг эцэг. За тэгвэл Есүс Давид хааны өвөг, Давид хааны удмаас төрсөн. Ингээ боддоо хизээ нэгэн өдөр Бэтлехемд төрөх тэр өчүүхэн бяцхан хүн төрөлхтний аврагч болох тэр хүүгийн өвөг эцэг нь ийхүү Рут Бооз хоёроос төрсөн гэж боддоо. Рут нь харь нутгийн бүсгүй. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн үндэсний ялгаанаас болоод гэр бүл болох боломжгүй тийм ёс заншлууд байдаг. Библийн номноо ийм гайхамшигтай түүх байдаг учраас бас Бурхан өөрийнхөө ивэж өрөөж байгаа гэрлэлтийг яс үндэс соёл заншил өөр байсан ч гэсэн өрөөдөг юм а гэдэг нэгэн жишээ эндээс бид нар харж болж байна. За ингээд маш олон гайхамшигтай түүхүүд Библийн номноо өгүүлэгддэг. Ганцхан Рут бүсгүй энэ түүхээс харахад жинхэнэ гэр бүл гэдэг маань хэдийгээр мах цуснаас хамаатай биш байсан ч гэсэн зүрх сэтгэлээс итгэлээрээ хамаатай болж болдгийн нэгэн гайхамшигтай жишээг энэхүү түүхээс бид нар харж болж байна. Гамшиг зовлон тохиолдсон ч гэсэн ямар ч үед дэрэгдэн байх түшигтэй бас дэмжигч хин нэгэн хүн таны дэргэд байгаа л бол та үнэхээр өрөөлтөө. Хинч байхгүйсэн ч гэсэн эзэн бурхан таны дэргэд байгаа учраас та бас өрөөлтөө. Хизээш та өөрийгөө ганцаараа гэж бүү бодороо. Их олон зүйл тохиолддог л да бидний амьдрал. За ингээд бүгдээрээ Библийн номынхаа Ром номыг бас дахиад нэг харцгаая. Ром номын 12 дугаар бүлгийн 9-өөс 18 дугаар ишлэлийг харцгаая. Тэгэхээр хайр нь хоёр нүргүй байг. Бузар мууг жигш. Сайнаас зуурч ав. Ах дүүсийн хайраар бие биенээ хайрал. Бие биеэ өөрсдөөсөө дээдлэн хүндэл. Хичээл зүтгэлд бүү хориг бай. Эзэнд үйлчлэн сүнс дотор шат ас гэж байна тийм ээ. Найдвар дотор баярал, зовлон дотор төвчээртэй бай. Залбиралд өөрийгөө зориул. Яг л Наоми бүсгэн түүхийн тэр чигээр өгүүлэгдэж байна. Залбирал дотор ямар олон шөнийг нулимстай өнгөрүүлсэн бол хөөрхийн Наоми бүсгүй. Ямар олон өдөр, ямар олон шөнө итгэл найдвар дагуулan залбирал дотроо уйлсуулсан бол Рут бүсгүй. Ариун хүмүүсийн хэрэгцээнд ханд өрөг, зочломтгой бай. Та нарыг хавчигч хүмүүсийг өрөө. Харин бүү хараа. Баяр хөөр болж бүх хүмүүстэй хамт баярл, харин уйлж бүх хүмүүстэй хамт уйл. Энэ л бидний дэмжих үйлчлэлийн гол жинхэнэ гол цөмөн юм аа. Баярлж байгаа хүмүүстэй хамт баярл, уйлж байгаа хүмүүстэй хамт уйл. Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихрэх.
Харин төлөв даруй байхыг эрхэмл. Өөрөө өөрийгөө мэрэгэн бүү болго. Хинт ч хизээч бузар муугаар бүү хариул. Харин бүх хүний өмнө юун зөв болохыг харгалзан үзэж бай. Хэрэг боломжтой бол та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй найртай бай. Тэгэхээр Наоми бүсгүйн тэрхүү зочломтгой найрсаг байдал, итгэл бишрэлтэй үнэнч байдал нь өөрийн харь нутгийн бэр болсон Рут бүсгүйг харийн газарт очиод Рут бүсгүйн хувьд те бас өөр нутагт очиод амьдралаа цэцгэлүүлж эхлүүлэх тэр боломж, итгэл найдварыг яг л замчилж байгаа тэрхүү зааварлагч шиг л харуулж байсан баха. Тэгэхээр бид нар ч гэсэн хүмүүст ингэж итгэл найдварын үлгэр жишээ болох боломж байгаа. Та ганцаархнаа гэртээ Христэд итгэж байж болно. Таны хамаатан садны дунд таны итгэл бишрлийг хүндэлдэггүй хүн байж болно. Тэгвэл та боломжтой бол бүх хүмүүстэй эвтэй найртай байх үднээс тэр хүмүүст өөрөөсөө шалтгааллах зөв үйлдэл бүхнийг үзүүлж байгаарай. Яг л Наоми бүсгүй шиг харь нутагт байсан ч гэсэн харь нутгийн ёс заншилд бүрэн автахгүйгээр итгэл бишрэлтэй үнэнч байсан учраас Рут бүсгүй хадам ээжийнхаа итгэл бишрлийг хүндэтгэн дагаж амлалтын хүү Есүс Христийн эмэг ихэн болсон байх нь шүү дээ. Тэгэхээр ялгаатай байдал үзэл бодлоор өөр байсан ч гэсэн бидний хийж чадах зүйл юу вэ? Халамж, анхаарал тавих. Хайр, хүндэтгэлийг үзүүлэх юм байна. Тэгэхээр ямар нэгэн хэцүү зүйл тохиолдсон ч гэсэн дэмжигчд байх гэдэг маань гэр бүлийн гишүүдийн хувьд бол хамгийн чухал чанар юм аа гэдгийг битгий мартаарай. Рут бүсгүйн түүх. Ийм л эгэлж ирийн нэгэн Моаб үндэстэн бүсгүй. Бидний аврагч эзэн Есүс Христ болон буюу Израилийн нутагт төрсөн хүн төрлөختнийг аврах аврагчийн эмэг ихэн болсон байна гэд бодоод үзээрэй. Энэ бол үнэхээр гайхамшигтай түүх. Тэгэхээр бидний амьдралд маш олон хэцүү зүйл тохиолддог. Хань ижлээ алддаг. Хайртай дотны хүмүүсээ алддаг. Тэгэхээр энэ жилийн дэмжих үйлчлэлийг онцлог шаббат маань хань ижлээ алдсан болон хайртай дотны хүмүүсээ алдсан хүмүүсийг хэрхэн яаж дэмжих вэ гэдэг талтай ач холбогдол өгж байгаа битгий мартаарай. Өнөөдөр бидний эргэн тойронд манаас өмнө та бидний дунд хань ижлээ алдсан, хайртай дотныхоо хүнээ алдсан хүмүүс сууж байгаа. Эхнэр нөхрөө алдсан хүмүүс. Ямар хэцүү өдрүүдийг, шөнүүдийг өнгөрөөдгийг та бүхэн бас энэхүү түүхээс, Наоми тохиолдсон түүхээс бас дахин уншиж бас ойлгохыг хичээгээрэй гэж хүсэж байна. Тэгээ миний хувьд ч гэсэн би бас хань ижлээ охиноо маш бага багт нь алдсан. Тэгээ ихэнх үедээ амаргүй байдаг байсан ч гэсэн сүүл рүүгээ дасчдаг. Тэгэхээр хоёулаа хамт туулах зүйлийг ганцаараа туулах амьдрал гэдэг бол үнэхээр хэцүү байдаг, амаргүй байдаг. Стресс, бухимдал, ажлын ачаалал, янз бүрийн тохиолдсон зүйлээ ирээд хуваалцах хүнгүй байх гэдэг бас тийм амархан зүйл бас биш байдаг. Тэгэхээр яг энэ сүмд бидний хамт олон дунд, хөршүүдийн дунд, хамаатан садны чинь дунд таны эргэн тойронд хань ижлээ алдсан хэн нэгэн байгаа бол та тэр хүнд сэтгэлийг нь сэргээх сайхан үгийг хэлж байгаарай. Заавал үнэтэй сайхан бэлгэндээ биш. Сэтгэл сэргээх сайхан үг гэдэг хүнийг хөтлөөл явчихдаг тийм урам өгдөг. Тэгэхээр бид бүхэнд өөр гэсэн онцлог авьяас чадвар байдаг. Бас л Ром номныхаа 12 дугаар бүлгийн 6-аас 8 дугаар ишлэлээр хэлсэн байдаг. Хүн бүхэн өөр өөрийн онцлог бэлэг авьяастай. Тэгвэл танд ч гэсэн гайхамшигтай бэлэг авьяас байгаа. Тэр бэлэг авьяасынхаа дагуу хин нэгэнд урам болсон сайхан үгийг хэлж болно. Таны чаддаг зүйл юу вэ? Тэр чаддаг зүйлээрээ шаналж, зовж, дэмжлэг дутагдж байгаа хин нэгэнд харамгүйгээр чин сэтгэлээсээ хайр халамж, өвлгийн гараа сунгаж байгаасаа гэж би хүсэж байна. Дахиад Ром номын 12 дугаар бүлгийн 9-өөс 18 дугаар ишлэгийг эргээд харцгаая. За энэ удаад би уншихгүй. Тэгээд ишлэгийг дахин нэг харцгаая.
Тэгэхээр дэмжигч гэр бүл бие биенээ чин сэтгэлээсээ хайрладаг. Дэмжигч гэр бүлийнхэн өөр өөрийн гэсэн авьяастай. Дэмжигч гэр бүлийнхэн ээлдэг найрсаг байдлыг эрхэмлдэг. Боломжтой гарах юм бол дэмжигч гэр бүлийн гишүүд бие биендээ урмны үгийг хайрладаг. Харамгүйгээр хэлдэг. Тэгэхээр та дэмжигч гэр бүлийн гишүүн мөн үү? Та гэр бүлийн гишүүнгүй ганцаараач байж болно, ганц биш байж болно. Гэсэн хэдий ч гэсэн таны сүмийн хамт олон таны дэмжигч гэр бүлийн гишүүд гэдгийг битгий мартаарай. Бид нар ялгаатай, онцлог өөр өөрөөр аливаа зүйлийг хардаг. Гэсэн хэдий ч гэсэн бид нар Есүс Христэд итгэдэг, итгэлээрээ нэгдмэл байдаг учраас бие биенээ дэмжих жинхэнэ гэр бүлийн гишүүд гэдгийг битгий мартаарай гэж та бүхэн сануулъя. Та өнөөдөр ганцаараа байж болно. Та өнөөдөр ханижлаа алдсан ч байж болно. Та өнөөдөр үр хүүхдээ алдсан нэгэн ч байж болно. Тэгвэл таныг хайрлаж, танд дэмжлэг өгч, танд урам зориг хайрладаг Есүс Христээр нэгдсэн танаас сүмийн хамт олон мөнхийн ахын дүүс жинхэнэ гэр бүлийн гишүүд танд байгаа гэдгийг та битгий мартаарай. Бурхан таныг ивэж өрөөх болтугай. Танд тохиолдож байгаа хүнд бэрх хэцүү зүйлийг Бурхан харж байгаа, ойлгож байгаа. Харин тэр зүйлээр дамжуулан таныг улам илүү хүчрэг болгож бусдад гайхамшигтай үлгэр дуурайл болгохоор таныг сонгосон ч байж болно. Тийм учраас та хүчтэй байгаараа, зоригтой байгаараа. Боломжтой болтол бусдад эерэг байдлыг түгээгч, бусдад урам зориг өгөгч, ив найрыг эрхэмлэгч нэгэн байгаасаа гэж өнөөдөр та бүхэн би хандан дахин хэлье. Бурхан та бүхнийг ивэж өрөөх болтугай. Бид хэдий ялгаатай, өөр бэлэг авьяастай ч гэсэн бүгдээрээ хамтдаа Бурханы хайр ивэлийг авсан хүмүүс үлээ. За ингээд сургаал номлынхаа төгсгөл бүгдээрээ хамтдаа Хоятын баг буюу дэмжих гэр бүлийн гайхамшигтай үнэхэрийн хүч нэмсэн тийм түүхийг одоо видеогоор үзэх болно. Тэгээ энэ дэлхий дахныг шагшруулсан үнэхээр сэтгэл өрөвдөн тийм нэгэн түүх байгаа. Тэгэхээр төрхөөс одоо хөгжлийн бэрхшээлтэй байсан онцгой хэрэгцээтэй нэгэн хүү түүний нэрийг Рик гэдэг. Тэгээ тэр өөрөө ярьж чадахгүй үйл хөдлөлөөрөө өөрийгөө илэрхийлж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй учраас байнгын тэрэгцэртэй байдаг тийм хүүхэд байсан. Тэгээд аавдаа тийм тусгай аргаар яг тэр хүүхдэд зориулсан зөвхөн хуран ингээд хөдлөөд ингээд бичгийн машин дээр бичиж өөрийнхөө санаагаа ойлгуулдаг байсан л да. Тэгээд нэг удаа аавдаа тэгж өчтөө. Би сайн санааны ажил тусламаар байна аава. Хоёулаа хамтдаа сайн санааны 5 майлын гүйлтэнд оролцъё тхүү гэж аавдаа хэлж. Аав ч гэсэн энийг сонсоод маш их гайхсан. Юу вэ? Миний хүү чи өөрөө хөдөлж чадахгүй юун гүйлтэнд оролцох вэ гэсэн чи аава та намайг миний тэрэгцэртээ түрээд яв. Та намайг дэмж. Тэгээ хоёулаа сайн үлсийн аяны энэ гүйлтийн тэмцээнд оролцъё гэж хэлсэн. Үүгээрчүүл баруун энэ тэмцээнд оролцохоос гадна сүүлдээ бүр триатлон буюу те дугуйтаа усан сэлдэг тэгээ гүйдэг ийм тэмцээнд хамтдаа оролцож барайнд орч чадсан ийм гайхамшигтай баг. Таныг дэмжигч таны дэргэд байгаа учраас та хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй, хэл ярианы бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй ч байсан та багаараа таныг дэмжиж байгаа хүнтэй хамт ялтын барайнд орох боломжтой гэдгийг харуулсан гайхамшигтай кино хамтдаа үзье.
Их эзэн хайртай аав минь, та бол үнэхээр агуу гайхамшигтай эзэн бурхан. Та бидний зүрхсэтгэл дотор үргэлж оршиж бидэнд бусдыг хайрлах, бусдыг дэмжих тэр сэтгэлийг суулгаж байдагт баярлалаа. Та бидний газар дэлхий дээрх яг л бусдад хэрэгцээтэй хүнд өрсөд тэнгэр элч мэт байлгадагт баярлалаа. Сайхан үг дутагдсан нэгэнд сайхан үгийг хэлэхэд, бас тусламж дэмжлэг дутагдсан нэгэнд өгөөмөр гараад сунгах тэр л боломжийг бидэнд олгодогт баярлалаа. Бие биенээ дэмжин хайрлах, бас боломж л олдох юм бол бусдад ив найртай байх тэр сэтгэлийг өгдөг тандаа баярлалаа. Хайртай эзэн бурхан минь, би хинч байж болно. Бидний дунд ганцаардсан, шаналсан, бас зовлон бэрхшээлтэй байгаа нэгэнд сэтгэлийн дэм өгдөг, тийм л дэмжигч нэгэн гэр бүлийн гишүүн байхад та бас биднийг ашиглаарай гэж тандаа даатангуйж байна. Биднийг уучлан өршөөж, бидэнд үргэлжлэхийн боломжийг олгож байдаг тандаа талархъя. Бусад хүмүүс бидний амьдралд тэнгэр элчмэд орж ирж гайхамшиг бүтээдэгчлэн бид ч гэсэн бусдын амьдралд гайхамшиг бүтээх тэнгэр элчмэд үйлдэлийг хийдэг байхад та бас бидэнд урам зориг хайрлаарай. Бидэнтэй хамт байсан тандаа талархан таны хайртай хүү Есүс Христийн нэрээр залбирanгуйа. Амен.